Та улсын хурлын гишүүдийн мэдхүү энэ удаад улсын хурлын гишүүн Монгол Ардын намын жагсаалтын дөрөвт жигдсэн анхны хөгжлийн мэргэжилт иргэдийн төлөөлөл болсон гишүүн Отгоны Саран чулууныг танилцуулъя. 5 хүүхэдтэй айлын том охин нөхөр өвгийн хамт амьдардаг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургууль багшилж Achilles International Mongolia төдийм бус байгууллагын Монгол дахь салбарын захирал 10 жилийн өмнө Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын марафонд Монгол номын үйлдэл бүсгүй оролцож байсан нь Саран чулуун билээ. Марафоныг амжилттай дуусгаснаар дэлхийн марафонуудад Монголоос хөгжлийн мэргэжилтийн иргэдийг төлөөлөлөд оролцуулах албан ёсны эрхийг авчирсан. Тэрээр 13 настайдаа өвчний улмаас нэг хөлөө тайруулсан 462 сая хөрөнгөтэй гишүүн. Улс төрийг сонирхох үе нь 2020 оноос эхэлсэн. Тэр үедээ контент хийж тэрэн хүмүүст хүсч байсан. Ерөнхий сайд оюун эрдэнэ холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй сонгуулаад жагсаалтын эхний тав хөгжлийн мэргэжилтийн иргэдийн төлөөлөл оруулна гэсэн нь надад итгэл төрж улс төр Монгол улсын хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж, Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхэд тангаргалъя. Миний бие энэхүү тангарагаас нь яцвал хуулийн хариуцлага хүлээнэ. Монгол Ардын намын дээгдэх социал-демократ залуучуудын холбоогоор дамжуулж жагсаалтанд орох хүсэлтэд өгснөөр улс төрд хөл тавих алхам бүсцэн. Одоо харин биеэрээ туулсан хүний хувьд их хуралд ямар өөрчлөлт шинжилэлт авчиж тулгамцсан асуудлыг эрхэн шийдэхийг харахад үлдлээ.